подкаст хийж байгаа нэг хэлж штэ. Ямар өмнөх өстө. Өдөр болгон гоё зөвлөгдөх юм. Стагаа. Миний байрс өмнө тэгдэгсэн байхгүй. Яг ингээд юм хэрэглэхээр ингээд нэл багаал ингээд те тасал ингээд уугаалгаа юм шиг. Тэгэл нэг уугаал байхгүй. Хуурайсан хэвээрээ дэнэстэй ямар их хуур ажилтай байна л гэж хотоорс тийм тавлаг болсон байх юм. Тэр яг энэ чигээ бариад байна. Миний ярьсан. Чир мист гэж цацж байна. Байхгүй. Одоо яг нөө миний хэрэглэж байгаа бүтээгдэхүүн л мист цацхгүй. Тэгсэн мэт амар гоё юм тийм. Гоё мис авъя гэж бодож байгаа. Ялангуяа би одоо гэртээ сууж байгаа миний хувьд бол яг нөгөө янз янзын хамгаалалт компакт төрөхгүйгээр ингээд байгаа болохоор ядаж ингээ гоё мистерийн үе ингээд ивэл бүр илүү гоё болох гэдэг байхгүй юу? Тийм харин мис цацхаар бүр амар гоё болдог. Харин тийм ээ тэр нөгөө таланг сүхнүүдийн нууц тэр гэсэн шүү дээ. Тийм. Цэнгэлээл тэгэл мистэл цацаал. Нэг мэрэглээл мист гэдэг байна. Нэг мэрэг. Би нарийн сонин гоё юм ярьж хүнэ зэн. Би өөрөө нэг ингээд амар анзаарахгүйсэн байхгүй юу? Яагаад юм мэдгүй. Би абсолют төрөхгүй байгаа юм чинь гэж бодсон байж магадгүй заяа. Амар хатаахгүй тийм. Тэгээд нэг өдөр би шүдний юм найзтайгаа аюун дээр суусан байхгүй юу? Химистэй аппаратын дээр нэг суулгах гээд бодис салцсан жоохон хурцаад тасал хийж амжихгүй байгаа юм чинь гэж бодоод нэг ураад тэгээ суулгаж байсан чинь манай найз минь юу л гарахгүй юу? Тэгэл чи юу төрөгцөө юм гэлсэн юм. Би ч юу ч төрөхгүй надад зөвхөн гардаг штэ. Гэтэ өдрөөс арил тэр өдөр өөрөөс юм шиг л. Чи өнөөдөр нийт цацсан штэ гэсэн чинь үгүй ээ. Чи нийт цацдаг. Гэтэ өнөөдөр нэг л өөрөө нэг гэдэггүй намайг. Үүнд би бодоод үгүй янз бүр юу төрөх арай чи үндтэй гэсэн чинь үгүй чи нэг юм төрсөн байна гэдэг. Үгүй найз нь орой л арьс арчлаад тэгэл яв төрөхдөг юмудаа тэгэл явж байгаа гэсэн чинь намайг ингээд миний арьс амар гялтганаад юм гэсэн. За. Орой олон ингээд гоё өөрсдийг арчлаад инхээр бас нэг цаанаа нэг урамтай юм. Тэгээ би бас амар баярлсан. За ямар ч орой болгон ингээд арьсаа орой арчлаад байгаа юм. Өсөдөө төрөх чадахгүй байгаа ч гэсэн тий. Бас ингээд арчлаад байгаа юм байна да. Нэг үрдэн бас юмжлээс найз. Миний өрөө өгч байгаа юм сте. Таны номер 1 гоо сайхны брэнд бол таны өдөр болгоны өөрийн арчилгаа гэж. Тийм байна. Өрөө өгч тий байна. Манайс нь deep cleanser авчихлаа. За. Өөрөнд амар удаан хэрэглэх гээд юм байна өө. Фарман бүр удаан. Манай фрэш. Ямар сайн да. Хуцсан зүгээр байгаа гэх. Автоматик асуудал байхгүй л дээ. Одоо минь яаж явж байгаа юм? Одоо найз нь сая тонер явлаа, амплаа. Өтгөө амплаа ирэлж байна. Миний амар гоё бүгдтэй би амплаа ирлээд нэг жоох гоё нүрэндээ тунхлын зэнглээнийх нь массаж хийе гэж байна. Яг тэгэрэй. Одоо ингээ хүүтэй зэрэгний үйлрэлт ялангуяа ярсыг бүр маш сайрчлах хэрэгтэй гэж хэлээ тий. Тийм шүү дээ. Хүүтэй гэдэг өөрөө хүүтийн температурын нөлөөч арьсыг бүр маш их хөгжүүлдэг юм байна шүү дээ. Нартай ижилхэн байдлаар ингэж арьсыг маш их хөгжүүлж, маш их дааруулж, бодис салцыг маш их зогсоодог гэж шүү. Бээрч хэрэг бодис салцыг удаашчдаг. Тэр нь л гэдэгтэй нөгөө захын сугснууд бүгдээр агчдаг болохоор юм ингээ даарахад гэдэг шүү дээ. Хоёул зөв цаг үедээ зөв арчилгаа хийж байгаа юм байна да. Өглийг өнтөд авах нэ. Харин тийм ээ, арьсны хувьд арьсны хувьд өглөө өнтөд авах нэ. Энэ хүүхнүүд хоёлаа дагж л байгаа да. Гэхдээ хоёлаа үр дүнтэй үнэхээр одоо хоёлаа рили хичлэгийг юм үзэл хүүхнүүд нэгийг ойлгож хоёрыг тунгааж ус хийж байгаа гоо сайхан руугаа. Би миний өнөөдрийн уншсан ном дээр нэг маш гоё ишлэлээсэн. Тэрээс надад амар их таалагдсан. Бид нар ингээд бодит ингээд байдал дээр ингээд хийж байгаа зүйлийн маань үр дүн ингээд харагдахгүй байгаа юм шиг байдаг боловч тэр бол процесс. Үйл ажиллагаа явагдаж байгаа процесс юм аа. Тийм болохоор зүгээр л урагшил. Яг тэгэхээр биднэрт бодох, сэтгэх ийм давуу тал байдаг. Тэгээд тэрийг дандаа нэг сөрөг зүйл дээр төвлөрөөд идэг юм байна л да. Тэгэхээр давуу талыг олж харж чадахгүй. Тэгэхээр бодох, сэтгэх зүйлээ өөр зүйл буюу нөгөө зорилгоо эргээр харах зүйл дээр төвлөрүүлээрэй гэсэн. Тэгээд нэрэ бодсон чинь процесс юм байна дөө. Процессинг. Тэгэхээр хэсэг хугацааны дараагаас арьс гоё болох нь тодорхой. Өдөр болгон арчлаад байгаа хүмүүст тий. Тийм шүү дээ. Ястаа арьснаас өөрчлөлтгүй мөр 2-3 жил надад л өнгөрлөө. Харин тэгсэн. Надад ч гэсэн ялгаагүй. Тийм хөвгтө жоохон байхад стал худлаад юм байна. Гэтэ тэгээс буцаагаад бас бариад авчих болно. Гэвч миний хэвчэн дөнгөж 6 сартаа байхад нэг өөртөө цаг гаргаж ин гэдэг чинь яг мундаг байгаа хгүй тий. 6 сартаа хөвгтөж чинь бас л чангаштай. Хоолнд орж байгаа, юм зэрэгдэж байгаа. Харин тийм ээ. Одоо тэгээд хөрхөн яг л хүн өөртөө цаг зав гаргахыг авчил байгаа байхгүй. Тийм бид нэр өөртөө гаргахгүй гоо шугнаад тийм. Тэр маань болохгүй юм аа. Гинч амжихгүй ингээд. Oh my god. Би нэр өнөөдөр нэг амар голтуулсан байх уу? Хүмүүс амталтайж маадгүй. Та ч гэсэн юм зүйл битээ голтуулаарай заяа. Би санамжгүй нөгөө засал дээр минь юм шимжсэн байхгүй.
чинь ингээл за урагшаага жоохон ч гэсэн зайг шахаад үгүй ард маш ирээд цусна гэж бодвол амар сайхан сэтгэл гаргаад урагшилж яадаг хгүй чи зөөлхөн дөнгөж гэсэн. Тэгсэн чинь амар хурд маш орж миний шиг зурчтай үртэй. Нөгөө залууж байгаа ч гэсэн би ингээл чи ямар амар шиг орж ирдэм бэ гэлдэг тэгэхгүй юу? Тэгсэн гаж нэг юм шүртэг маргаж ирэл. Энэ бол илүү зураа сайлгах гэж. Чиний машин чинь наалттай юу гэж тийм хамгаалт өгөхгүй гэсэн чинь бас яг адилхан манайх адилхан шиг байхгүй. Тэгэхээр нөгөө хөшөөг яачлаа. Тэгсэн чинь тэр үед нэр ингэсэн юу ч харагдахгүй байна. Тэгэхээр наа чи ямар гоё юм бэ гэснэ. Тэгээд ингэж болоо гэхээр за зас төв болж байгаа болсон билүү бодсон чинь 30 минутын дараа буцаад нөгөө зураас гарчул яах вэ? Оо ямар сони. Юу гоё хөтөлсөн. Ямар сони. Ань дэмээ тэгээд уучруулж байгаагүй. Тэг шүртэн бол хотлоо юм шүү. За би массаж хийлээ. Өнөөдөр гараарай нэ. Гарын нарах материал гэдэг шиг. Хүн ингээд зургатайг сууж захтаа л ингээд гараа ашиглаад сайхан массаж хийждэг. Ойр зүр анкетаг хөхнөд л гоё шүү дээ. Бишэнтэй найз мистик явж байгаа л тэр гоё ямаа нисүү мист гэж байгаа заяа. Ямаа нисүү гэдэг ямаа нисүү чи өөрөө ингээд авах шум малнаас хамгийн сайн шимдэг сүм юм байна л да. Ямаа нисүүнээс гаргаж ягаад ямаа нисүүтэй каш хүүхдэд маш сайн шимдэг гэж амир өгдөө шүү дээ. Би нэг хоёр багтаа дандаа ямаа нисүүтэй каш өгдөгсөн байхгүй юу? Тэгэл ямаа нисүүтэй мист их шууд авч байгаа хүү ямар гоё юм бэ гэж бодвол тэр нөгөө ямаа нисүүтэй мистийг цацаал. Тэгэл нөгөө төгжиртэй хугацаанд нөгөө гуашаа гаргаж ирлээ. Чи лаг үрдэнтэй. Тэгэл гуашаа явдаг шүү дээ. Янз бүр чи бүр үнэхээр гоё ирснээс харж байна. Оо тэгэхгүй болслаа. Тийм шүү дээ. Оройтчул хэцүү байхгүй юу? Одоо би бол бас үзэж хориоцсон юм болов уу гэж бодогдоо. Үгүй жинзигийн хүүхдүүдээс чинь юу гоцгод байгаа юм чи тэдрээс дутхгүй гэл. Жинзигийнхнаас тийм шүү дээ. Тэр бол тэдний айснаас булбраа яа гэдэг юм бэ те. Үхшээ анаа болмоогүй байна. Тийм шүү дээ. Зэгзэг анаа юм байна. Тэмээ өөртөө ихтэй те. Бүхнүүд минь өөрсдөө битгийгээрээ. Тэрстэй. Гой талаатай. Нөгөө таны дотоод хүүхэд их нутгаа олохгүй гэдэг ном байдаг шүү дээ. Тэр номоос амар гоё. Бидний дотоод нөгөө 3 төрлийн хүүхэд байдаг. Нэг нь насны хүрсэн би. 3 төрлийн хүүхэд биш зүгээр 3 төрлийн одоо би гэх юм уу. Ер нь нэг нь насны хүрсэн би амар амар тайван юмэг бодтоор хардаг. Нэг нь сүүдрийн би. Сүүдрийн хүүхэд гэсэн үг л дээ. Нэг юм гинцэн шахалсан өвдсөн жаахан хүүхэд. Нэг нь гэрэлт хүүхэд гээд нөгөө бүгдийг эргээр харж байгаа. Яг цасан цагаан цайлх нөгөө дөнгөж төрсэн хүүхдийг цагаан цаас гэдэг шүү. Тийм хүүхдэд төлөвлөлдөг. Тийм гоё ном уншсан. Тэр өстө гоё ном байлаа. Хүн болго уншаасаа гэж би бодсон. Сэрнээр яг тэр хүмүүстэйгээ бийж юусаа болохгүй. Үнэхээр гоё шүү. За би зөвхний төсөв хүртлээ. Гэлцүүлт болсон шүү дээ. Хүмүүстээ биологи идэвхтэй витаминуудыг сайн уудаг болчихоо тий. Тэгээд одоо ч ихтэй ийм хүн байдаг хгүй. Амар уугаал идэх заяа. Тэгээс ядгаал явдаг. Тэр бүтээгдэхүүн сонгож ирэх гэж амарч болохгүй. Үнэхээр уусан бол доор ээж 3 сарын дараа одоо хамгийн урттай шүү. 3 сарын дараа үр дүнг өгөх ёстой. Буюу шимж тэмдэг багасгах ёстой. Хамгийн ихтэй 3 сар гэсэн болохоос ер нь 1 сарын дараагаас үр дүнг өгөх ёстой. Яг тэр хаз бүтээгдэхүүн чинь 1 сараар ихтэйгээс салгацсан байдаг шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө зөвөр арилгах хугацаа ахгүй 1 сар гэдэг маань судлаад хангалттай 1 сарын дотор энэ бүтээгдэхүүнийг уусны дараагаад таны шинж тэмдэг арилгах хэрэгтэй гэсэн батлаа энийг талаасаа. Тэгэхээр 1 сар угаал за ядраал ирүүлдэг болохгүй байна гэсэн. Тэгээд тэр бүтээгдэхүүнийг боож сурах хэрэгтэй. Дуусах гал авсан юм чинь дээ гэж дуусах гал тавьчихдаг тийм ээ. Энэ тэгээд үр дүнх гот чинь уул гэдэг нөгөөдөл нугаал гэдэг юм. Тэр болохгүй байна шүү дээ. Танаа хүүхдүүд хийхээр идэж байна. Хүүхдүүд хийхээр үү? Найз нэг чихэр хүүхдүүд юм уу? Манайх ерөөсөө одоо улааг ший тансаглая гэж ярьдаг шүү дээ тий. Манайхан тансаглахаараа жимсэл хийдэг. Бүр багасаа сурсан. Манайх жимсээр хоолндор жимсэх дуртай юм захиараа жимс захдаг ээж жимс лавж өгнө гэдгийг мэддэг. Жимс. Тэгээд тэр юм уу шүдний өвчлөл үнэхээр бага байдаг. Тэгээд нэг хүүхдүүдтэй урамшуулах гад аль болохоор нэг юм урамшууллыг нь яг
яг жимс идэрэгдэлтэй гэхдээ урамшууллыг нэг юм хүүхдүүд угаасаа нэг чихрэн цэцэртэйдэг штэ. Тэгээд чихрийг орлуулах хугацаанд витаминаар орлуулъя гэж юу мазаа том дөрөөж тэгж боддогсэн байхгүй. Тэгээд энэ хэлбэр төстэй витамин авах гэж дуртай. Тэгээд манай том зүйл яг угаасаа тэгээд мөнгө авна, гадуур CEO орно тий ойлгомжтой. Harry Potter бид жоохон мах нөгөө эрсийн шиг Harry Potter амир итгэдэг гэсэн шүү дээ. Зүгээр амир тийм туртайс ахгүй. Тэгээд харин би хүүхдүүдтэй аяга хүүхэн витамин авсан гэж харуулъя. За чи заримдаа ингэ хүүхдүүд оромшуулмаар байвал тиймхүү одоо нөгөө сайн байсан хүүхдүүд оромшуулдаг шүү дээ бид нар. Тэгээд ийм энэ дотроос яг ийм эрсийн чих шиг гарч ирнэ. Яг энэ хэлбэрээр гарч ирэх юм уу? Яг энэ асуутай бааваатай заантай гарч ирдэг. Тэгээд бид яг хэлэхгүй. За миний хүмүүс сонгох гэдэг өөрөө сонгоолчихно. Тэгээд сонгоод ингээд өөрөө энэ дотроос ингээд сонгоод яг чихрүүнүүд байж тээ. Тийм өдөрт хамгийн магадгүй 2-ыг идчих юм билээ. Тэг ингээд сонгож тээ. Сонгоод нь энэгээр өөрөө нэг чихэр шиг. Тэгээ өөрөөр нь уутыг задлуулна. Тэнгүүд амтан гарч ихээр ямар амтан гасан байна гэдэг амтангаа өөрөө таа. Манай нэг хамгийн багч одоо бүр нэрлээд байгаа амтнуудаа. Би 11 төрлийн витамин, минерал талаас тогтсон 11 төрлийн. Тэгэхээр бараг нэлээд шимтгий жил авчиж байгаа хүүхд А витамин, өсөлтийн витаминуудын бүгдийн хангах үс хэмжээнд өндөр томтой юм билээ. Тэгээд нөгөө энэ vegan kids vegan gummy milk vitamin гэж байгаа. Тэгэхээр ингээд нөгөө хашлантай хүүхдүүдэд зориулж маш өндөр технологиор гаргаж ирсэн. Энэ витамин бил. Юм үсэн ингээд буух эзэнтэй буцах хаягтай ийм витамин хэрэглэж байл амар тий. Наач өстөө таалагдчих. Би надад бас нэг сумаар нэлээд тулаа бодсон ч санагдаад нөгөө дэгээ сайхан чихэр өгцөн. Тэгвэл яг үнэндээ ингээд цагаан сармаараар айл болох чинь ингээд тавтай чихэр мэхэрсэн угаасаа хүүхэд татагддаг. Манай хүүхэд татагддаг. Оо тэр юм. Манай хүүхдэд бол айлын хүний үсэн чихрүүдийг бүгдийг нийтэж дуусгана л тоо. Зүгээр ээж үсэн чихэр авч өгдөг. Ээж бол чихрэхгүй гэд кодлсон штеп мондөг юм. Бид энэ урамшуулгаад тэгээ юуны өмнө бол яг нөгөө юм нөгөө ажилтдаг юм амдаа уусаадаг хүүхдийн витаминууд байдаг шүү дээ тийм би тийм витамин болов. Энэ бүр яг чихэр шиг нэг тусдаа уутаа салгаад болохоор амар туртай. Тэгээд бас манай хүүхдүүд нөгөө хоолой нөвтгөөрөө котлет гэдэг төлөвлөдөг шүү дээ. Хий ханиалгаад эхлэхэд би юм котлет өчтөгсөн байхгүй. Котлетаас нөгөө нэг савлгаатай яг чихэр шиг. Тэгээд нөгөө ээж яг нэг чихэр задлаж байгаа юм шиг ялгаатай өөрөө задлаад идэх аягүй туртай. Тэгэхээр энийг харчаад яг манай хүүхдүүдэд тохисон идэх ингээд бүр баярлаа. Ингээд 60 ширхэгтэй аягүй боломжтой 60 ширхэгтэй бараг нэг хэдний мөнгөлөө таны 90 мөр өч байлаа. Тэгэхээр нэг ширхэг аягүй хэмтэмсэж байсан байхгүй. Цагуугийн тооцоод үзэхээр чинь Swiss витамины чинь би 30 ширхэгтэй 72,000 102,000 авч ирсэн байна. Тэгээ хоёр хүүхд ингээ хуваад очдог. Яг Swiss-ийг ихэхдээ нэг хоёр дээр нэмэх ч юм уу 3 витамин авах витамин ч юм уу нэг тиймхүү хурмшуулаар нах аягүй боломжтой болохоос шиг дангаар нахад бас жоохон доллар өсөд евро өсөж явчихж байгаа хүнтэй болчихдог тий. Тэр мэрэгээс бодлоо шүү дээ гэж бодлоо. Тэрээс анхаарал байх юм чинь тий. Юуг нь ноохоо. Юу тэр байх вэ тэр чинь бас ээжл хүмүүс. Ээж хүмүүсийн маш сайн идэл аж шигтэй. Тэгээд энийг бодоод үзэн ч айгүй хэмтэнэлж илээ. Цайргүй зүрхээд. Төвчих тасаа хэрэглэж байна. Хамгийн сүүлийн төвчих тасаа. Маска тавахгүй. Үндих байх гэж байна. Ямсан гоё мэдээтэй л байгаа юм байна. Ярснаа болж байгаа тий. Гоё нэ. Би нэг ирүү хэсгийн хойр ажлыг үнэхээр бүр очролгүйсэн шүү. Яах учраа. Би яаж ч юм дүрхэд орой юм дүрхэд байгаа мөртлөө нүүр угаагаал хэсэг байсны дараа яг ингээ ирүүсгэр бүр ингээ биржрүүтэй хойр ашигсан байсан. Энэ баг нөгөө бодгоо хэлсэн специал жааш намайг ойлгоно да. Ойлгош. Тийм юу тохиолдчихлаа. Тэгээд үнэхээр бас хүн чиглэлтэй бүтээгдэхүүн бас байх юм байна. За нэг нь юугаар төгчлээ. Бэлэн гэлээ. Би энэ бэлэн гэлд дурлсан. Би нэг одоо нэрээ хизээгээл хэрглэж дуусгах волонтер болтлоо би хэрэглэн гэдээ бас өөртөө амласан. Гоё гэртээ салааны гүн цэвэрлэгийн үйлчлэгийг өдрөлгөө амлагдав гоё тий. Тэгээ гол нь 7 сарын турш хэрэгсэн маань авсан маань 6-7 сар хэрэглэх гэдэг чинь гоё ихгүй. Тэгээ би бас бодсон шүү миний найз дөнгөж төрөө 6 сартаа баамж айрс марчин ч гэсэн ялгарсан гэж ярьдаг штеп бүр ялгарсан ингээ зөөлөн болсон. Тэгээ юм аягүй имзэг болсон. Юу ч хүлээж авахд бэлэн байгаа. Тэгэхээр энэ тийм ярьсанд янз янзын бүтээгдэхүүн төрөх юм бол угаасаа одоо хашил өгч магадгүй. Аюултай юу nej. Тэгэхээр зүг зүйлээ сонгосон нь маш сайн болсон байна тий. Тэгээ бас хурдан үр дүнг өгөх хаа. Энд чинь угаасаа бараг хэдэн орн гэсэн байга олон оронд амар авчтай юм л шүү дээ. Бидэд одоо хизээ мэдээд байгаа юм би. Тий. Харин тийм ээ. Миний 90 50 хүмүүс амар мэддэг байл яг. Ялангуяа ээж нар чинь наадхны чинь омегагаар их халдвартай биш. Омега нь бүрс амар хутан юу гэдэг. Одоо зарагддаг юм. Бүх зардаг.
Маш сайн зарагддаг намайг би болохоор би нэг зардаг хүүхэнтэй таралтаад өнөөдөр тэгээд гисэн чинь амиго монголчууд бүр гийн цайзын бүр үнэхээр хэрэгэлдэг гэж шүү. Нь бол үнэхээр бас хямдханч тусдаг. Тэгээд бүр баг юу вэ 8 жилийн өмнөөс айл солонгост байхад хэрэгжилжсэн гинэ. Тэг үнэхээр 8 жилийн хугацаанд үнэн өөрчлөгдөг үү гэсэн чинь өөрчлөгдөг гэдэг. Америкт тэгээд чинь Таиланд, Вьетнам, тэгээ Европын улсны хооронд байхгүй газар байхгүй билий. Энэ ашигтай бактери чинь ээж нар бас их ууд юм байна, авд юм байна. Ашигтай бактери бас их хурдан тусдаг гинэ тэр хүүхэн дээр. Тэгсэн чинь ашигтай бактери нь Канадагаас орж ирдэг байх юм. Тэгэхээр яг ингээд нөгөө global Mongolia гэсэн байдаг шүү дээ. Global нь үнэхээр тийм билээ. Тэгэхээр яг ганцхан газраас биш маш олон газар үйлдвэртэй, маш олон газраас нөгөө тухайн газрынхаа хамгийн юу сайн байна тэрийг маш сайн судлаад маш сайн үйлдвэрлэж чаддаг. За нэлээд сайн гойжлаа өнөөдөр бүр амар. Удаагүй байхдаа л бараг хатаг 4 хатаг 4 л гараад байна. За гоё. За наац нь ингээд ихэр хэрэгжилж өөрөө хэрэгэлдэг болохоор янзын болбор авах нь гэж шууд бодогдож шүү дээ. Харин тэгэхээр хүүхнүүд минь энэ гоё зөөлөн гооч үсчийг аваарэ. Би нэг их гоохгүй шүү та нараас. Манай найз тэгсэн шүү дээ. Өөрөө солонгос байсан байхгүй юу? Тэгэл тэгснэ. Тэр чинь амар үнэтэй эсдэг юм гэл тэгснэ. Бодж үзсэн. Өө дөрвөн юм чинь 110,000 үнэтэй бишээс юм байсан байна гэд хүмүүс нөгөө юу тийм гоё брэнд гэл тэгэхээр амар үнэтэй байна гэж бодсон. Энэ нь яг дундаж. Бас өчргөө өөрөөсөө харамлах хэрэггүй. Бас өчргөө хямдхан юм хэрэглэх хэрэггүй. Борлуулалтын компани ажилтны хувьд бол үн бол хитрхи хямдхан байх юм бол аюултай аюултай. Тэгээд одоо ингээд яаж бацсан за гаднаас хүүхэн хямдхан юм оруулж ирлээ. Өөрийнх ашиг нэмэн штий. Задлаа нэмэн. Тэгээд хямдхан байна гэдэг чинь тэр үнэхээр хямдхан хоёрын бүтээгдэхүүн байх гэсэн үг нэ. Яаж бэ? 10,000 юм бүтээгдэхүүн таны харьсанд юу ч өгөхгүй байхгүй. Та 10,000 бүтээгдэхүүн 10,000 гоо сайхан нэмнээс та юу ч үлээх хэрэггүй. Нэстэ 2 аав. Харамч 2 аав. Тэгээд 10,000 гоо сайхныг зарсаар л гэдэг хүмүүс. Тэмээ. Тэгэл өөрийгөө хураал ярьсан. Байгаль төсөндөө тааруулж шít гэл яг одоо хүмүүс бодож байгаа бах дотор. Гэтэ арьс чинь таны төсөнд тарахгүй шүү дээ. Арьс 100 төсөнд чинь тааруулах хөгшөрч. Ер нь бол хөгшөрн төсөнд нь таарж илүү хурдан хөгшөрнө. Тэгээ илүү зардал гарах болно тий. Хөөе гайгүй таарсан юм уу юу? Харин тэгээд хөгшөрч. Өнөөдөр амар урам ороод байна шүү. Тийм ээ. Чи бас сайхан хүүхэн сахалтай юм уу та? Яа би сахалтай шүү. Чимэнд бүр гэрэлтэй нөө гоё юм гоё. Харин тийм ээ бүр амар мэддэгтэй тийм. Брайан чимээ одоо чиний энэ хацар чинь илүү сайн бас ингэ дээшлсэн юм шиг санагдаад байна одоо. Өчигдрөөс эхлээд байсан. Энд бэс хацар чинь нэлээд бассан. Хамгийн хэрэгцээтэйгээ хацарч байгаа. Энэ бол удаан хэрэгсэн хүүхнүүдийн яг юу хацар нь вил айн болж өгдөг л. Тэр би удаан хэрэглэхийг гэлээ маш их хүсэж байна. Би гоё 30 хоногийн дараах зураг тавиад би нэрээ before зураг авсан. Одоо after зураг авахыг гэсэн явдаг. Лазерсэн before зураг авсан байна. За баяртай. За баяртай.